За Моро Гоку хоёрын тулаан өрнж явах үед ядраах хариг дээр Пибара гинэт Гокугийн нэрийг огцом солорсныг мэдэрч түүнийг Мород ялагдсныг ойлгожээ. Пибара дөрмөө зөрчиж Вижитаг дэлхий рүү телепортлохыг санал болгосон ч Вижита өөрийн хүчээр сорсон зүйлээ туршиж үзэхэр шийдэв. Ингээд Вижита Пибара талархснаа илэрхийлэн агшин зургийн шилжилтийг өөр ашиглан дэлхий дээр ирлээ. Гоку хүртэл Вижитагийн тэгтгийг сорсон байгаад гайхсан ч Вижита түүнийг дахин ашиглах бодлого байгаагаа хэлээд шууд Моро руу дайрсан байв. Тэр дараа Супер Саймбл Эволют хэлбэртэй шилжиж Моро хүчтэй цогцолтоор ухрав. Моро Вижитагийн хүч өмнөхөөс эрс үснийг мэдэрсэн ч өөрийгөө ялагдана гэж отгонж бодсонгүй. Гэвч энэ удаагийн Вижита урдныхаас огт өөр байлаа. Моро түүний энергийг сорохыг оролдох бүрт Вижита бултаж дараал нь ширүүн цогцолтууд болгож эхэлсэн. Бодлого Моро биесний энергийг тасран гарч тэнгэр үүд хөөрхийг анзаарав. Энэ өөрчлөлтийг хамгийн түрүүнд Гоку ойлгожээ. Вижита ядраатаас орсон Force Spirit Fusion буюу албадаа сүнс салгаа техникийг ашиглаж байсан юм. Энэхүү техник нэгдсэн эсвэл шингээгдсэн энергийг хүчээр салгаж жинхэнэ эзэндэн буцаадаг байлаа. Өөрөөр хэлбэл Морогийн олон жилийн турш гариг бүрийн сорж хоримтлоосон бүх амьдралын энергийг түүнээс салж эхэлсэн гэсэн үг. Хүчээ алдах тусам Морогийн төрх хүртэл хөгширч энерги нүдэн дээр илт солорч байлаа. Вижита довтлогоо үргэлжлүүлэх зуураа бусдын хүчийг хулгайлж болсон хүчийг жинхэнэ хүч гэж хизээж хүлээн зөвшөөрч байгаагүй хэлв. Бодлого тэнгэрт богинорсон энерги бүхэлдээ анхны эзэд рүүгээ буцаж эхэлжээ. Шинэ намигтэр хүртэл Морогийн сорж авсан энерги эргээ очсноор амьдрах хүч нь үндсэн намигчууд дахин сэргсэн байна. Үүнийг харсан Пикколо хүртэл гайхан урдан зөөхөн өөрийн эрх ашигын төлөө тэмцдэг байсан Вижита одоо дэлхийн төдийгүй бүх орчлын хамгаалахын төлөө байгааг анзаарчээ. Тэр мөчид Вижита үнэхээр ялалтад дойрсон мэт харагдчихв. Гэвч эцсийн цогцолт өгөх гэж байсан яг тэр агшинт Моро сүүлчийн мэх ашиглав. Тэр Вижитагийн анхаарлыг сарниулаад Саганбогийн хөлөг рүү нисэж очиж тэнд байсан Шиморикаг шууд хөнөв. Үүний дараа болсон зүйл хүмүүрийг зочиртуулав. Моро Севентрийг бүхлээр нь зайлгчихсан юм. Вижита араасаа хүчтэй довтлсон ч утаа арилн тэдний өмнө огт өөр Моро зогсож байлаа. Түүний энерги өмнөхөөс хэд дахин өсөж бүр Вижитаг хүртэл тэр хүчийг даалгүй газар руу ингийн хэлбэртэй буцжээ. Шин төрхтэй болсон Морогийн бие нэг тал нь хуучны хэврээсэн бол нөгөө тал нь Севентригийн шинжийг агуулсан байлаа. Бодлого Моро аимшигтай үннийг дэлгөө. Тэр Севентригээр зөвхөн нэг шидэ хуулбарлуулаагүй. Өөрийн бүх тулааны чадвар бүх хүчийг хүртэл нөөц болгон хадгалуулсан байж. Өөрөөр хэлбэл Севентри бол Морогийн бүрэн хэмжээний нөөц хуулбар байсан гэсэн үг. Тиймээс түүнийг өөртөө шингээснээр Моро алдагдсан бүх хүчийг эргүүлэн аваад зогсохгүй. Севентригийн бусдын чадварыг хуулбарлах онцгой чадварыг өөрийн болгосон байлаа. Ингэж Вижитагийн бараг ясан тулаа нэг мөчийн дотор эргэж жинхэнэ хар дарсан зүуд дөнгөж ихсэн. За яг энэ үед Вижита дахин босч ирэн шууд дайралтанд орсон ч одоо бол Вижитагийн бүх чадвар Мород ерөөсөө нөлөөлөхгүй байлаа. За харин ч эсэргээр Моро Вижитагийн өөрийнх нь техникийг яг Вижитад өөрт нь ашигланаа. За эхэндээ Гохон Пикколо 2 Севентригийн хуулбарлсан чадвараа дутахгүй дуусан гэж найдаж байсан ч энэ найдвар талаар болов. Моро Севентрийг бүрэн шингээсэн учраас түүний бүх чадвар одоо ямар ч хугацааны хязгааргүй ашиглах боломжтой болсон. За өгөр зогсохгүй Моро Вижитагийн хүзнээс бариад Вижитагийн одоо шинээр сурсан чадварыг нь өөртөө хуулбарлаж авдаг. За дараа Вижитаг ямар ч боломж олголгүй дараалан зогж эцэст нь өөрийнх нь их тесрэлтийн довтлогоор хүчтэй зохин тулаанаас гаргав. За үүний дараа Пикколо нөхцөл улам аюултай болсныг ойлгожээ. За урьдчилан одоо нэгдэх техникүүд байгаа шүү дээ. Вижита Гоку хоёрын нэгдэх техник одоо нөгөө бүжиглэж нэгдэх фьюжн байгаа. За нөгөө эсвэл Боторо эмгэр нэгддэг фьюжн байгаа. За гэтэл энэ хоёр арга бол Мород ямар ч нөлөөгүй болсон гэдгийг Пикколо ойлгодог. За ягаад гэвэл Вижитагийн энэ шинээр сурсны чадвар нь одоо ингээд фьюжн техникийг ч гэсэн хооронд нь салгадаг. Ягаад гэвэл ингээ хоёр өөр хүний чадвар хоорондоо нэгдсэн учраас одоо Вижитагийн чадвар болохоор одоо өрсөлдөгчийнхөө яг өөрийнх нь биш чадварыг нь өөрийнх нь биес гаргадаг тийм чадвар байгаа да. Тэгтлээ бүжиглдэг фьюжн техник Боторо эмгэр нийлдэг фьюжн техник хоёр ч тусдаа хоёр өөр хүний одоо энергийг нийлүүлээд нэг цол олгоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чадвар бол Морог эсрэг бол нөлөөлөхгүй гэдгийг ерөөдөө Пикколо ойлгодог. За энэ хооронд дэндээ толооны талбар руу ирж бүгдийг идэхээр хөдөлсөн бол Крилин одоо шидэж шаш авчир нөхдөдөө одоо хүрхэхээр яарч. Харин Гохо Пикколо хоёр Морог зогсоогийн тулд хамтран дотлоо хийжээ. За Гохтын галактикийн цаг хэрэг техникээр Морог хөдөлгөөнгөө олгож Гоку боломжийг ашиглан шуурхай Камехамехагаар довтлсон байна. За түүний дарил Морогийн зүүн гарыг тас зогсон ч дараагийн агшинд гарна нүд ирэмхийн зур дахин ургаж. Энэ юу гэсэн үг вэ? Севентри Пиккологийн чадварыг хуулбарласан байсан. Пикколо болохоор өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай. Тэр чадвараар одоо Моро өөрийгөө нөхөн төлжүүлээд 90 бараг стал үхэшхүү гэдэг шиг л тийм дүр болсон гэсэн үг. За үнээс ч аимшигтай нь Моро шууд Гокугийн цэжийг нийвч сүлбэж түүнийг үхлийн ирмэгт хүрлээ. Гоку газарт унахыг харсан Гохон уур хилэндээ авцсан ч бүх хичээрээ дайрсан дотлоо Мород өчөөхөн ч нөлөөлсөн. Харин Моро ганцхан дайрал дээр Гохон нэг ч хүн чарахтуулжээ. За энэ үед эндийн Пикколотой оюунаараа холбогдсон туслах төлөвлөгөөгөө хэлэх гэсэн ч Пикколо Моро тэдний бодлыг хүртэл сонсож байгааг ойлгон төлөвлөгөө шууд зогсов. За яста ингээд ямар ч боломжгүй боллоо. Дараа нь Моро хийн ч орж гарч чадахгүй хасар том хамгаалтын хаалт босгож тулааны талбарыг бүрэн тусгаарлаа.
За Android 17, 18 хоёр хамтран толдсон ч Моро тэднийг ганцхан довтлогоор амрах яллаа. За эцсийн өдөр болсон Piccolo ч бүх хүчээ шавхан дайрсан боловч Моро түүний өөрийнх нь тусгай цацрагт их бууг ашиглан эсрэг цогт өгч Piccolог ерөн тулаанаас нь гаргаж орхилоо. За ингэснээр тулааны талбар дээр ганцаар үлдсэн хүн Jackal байлаа. Гаднаас тэнтэй юу хийж чадахгүйгээр шаналж явах үед хамгаалтын хаалтанд гинт жижиг нөхөөсөө. Тэр нөхийг дэндиний таньдаг хөтч сахиусан тэнгэр нээсэн байлаа. Харин хаалтын дотор Моро айц татсан Жако руу аажмаар алхаж түүнийг эцэслэхээр ойртож эхлэв. Өөр ямар ч аргагүй болсон Жако туян буугаар бууцсаар байсан бөгөөд төсөөсөө савгүй хүчтэй дэлбэрэлт олжээ. Уурсан Моро өөр хин нэгэн тулаанд оролцож ирснийг тэр даруй мэдэрсэн байна. За дэлбэрэлтийн утаа аажмаар сарнихад түүний өмнө 50 алхасаар ирсэн хүн бол Мирус байлаа. За Мирусыг ирсэн Жако мань баярлан за одоо Морозд ямар ч олон жаххаа гээд ботсон чинь Мирус Жакод өөрийгөө тулдах гэж ирээгүй. Харин Гокугийн сургалтыг дуусгахын тулд ирсэн гэдгийг тайлбарлав. Энэ үед Моро эргэн тойрноо ажиглахад саяхан хүртэл газар итвчсэн Гоку, Гохан, Piccolo болон бусад зэдэчд бүгд алга болсон байлаа. Тэднийг Мирус аюулгүй газар шилжүүлсэнийг ойлгосон Моро хамгаалтын хаалтаа болгов. Гоку болон бусдад цаг очихын тулд Мирус тулаанд орж ууртайг ашиглан Моро гайхалтай хурд хөдөлгөөн зүүн сунгаараа тогтоом ярьж эхэлжээ. Нөгөө талд дэндээ шархсан Гоку болон бусдыг эдгэж байсан бол холоос ажиглаж байсан Мирус Вис хоёр буулмагийн очиж хоол итгэр хөдөлсөн байна. Тэд Мирус өөрсдөө хамт яваагүйг анзаарсан ч төдийлөн тоосонгүй. Удалгүй дэндээ Гоку бүрэн эдгэж Гоку Мирус ганцаараа толдож байгааг мэднэ. Тэр даруй тулааны талбар руу яран очижээ. Тэр даруй Ультра Инстинкт сайн төлөвч шилжин Моро руу довтлсон ч өмнөхтэй адил нэг ч цогт он чадсангүй. Харин Моро Мирус одоо хүртэл ихэнх хүчээ нууж байгааг мэдэрч байлаа. Мирус Гокуг жинхэнэ Ультра Инстинктийг сэрэхэд ердөө нэг түлхцэл дутж байгааг ойлгов. Ингээд тэр сахиусан нэгний таягаа гаргаад Морогийн хуулбарлах чадварыг бүр мөсөн цацтахаар шийджээ. Үүнийг мэдэрсэн Вис Мирус хоёр буцаж очихоор ярав. Мирус таягаараа Морогийн хоёр алган дээр байрлах хуулбарлах чадварыг хадгалсан тасдуудыг нэг нэгээр нь устгаж ирсэн байна. Тэрээр өөрийгөө анхнаасаа сайн мөг аль нэг талд орох ёсгүй сахиусан тэнгэр байсан ч галактикийн эргүүлэлтэд хамт өнгөрсөн хугацаанд шудраг ёсны үнцнийг ойлгосноо Гокуд хэлжээ. Өөрсдөөсөө хэд дахин хүчтэй гэмт хэрэгтнүүдээ нүүр тулсан ч галактикийг хамгаалсаар байдаг хүмүүсийг хараад энэхүү амар амгалан хамгаалах нь үн цэнтэй зүйл гэдэгтэр итгэсэн байлаа. Гэвч сахиусан тэнгэрийн хуулийг зөрчснөөс болж Мирусын бие аажмаар оршин тогтнолоос арчигдож эхлэв. Толгой дээрэн сахиусан тэнгэрийн гэрэл цагираг дахин гарч ирэхэд тэр дараагийн тоглох нь өөрийнхөө хамгийн сүүлчийн үйл болохыг мэдж байлаа. Мирус бүх хүчээрээ Моро руу дайрн өнгөрөхөд Моро хүчний энергийн дайралт хийсэн ч Мирус түүнийг шууд нэвтлэн гарч духан дээрх хамгийн сүүлчийн тасдгийн хүчтэй зөвхөн бод зөглөв. Ингэснээр Моро Севентригээс авсан бүх хуулбарлах чадвараа бүрэн алдлаа. Харин Мирус бие улам завхарч эхэлсэн бөгөөд Гоку түүний өмнө юу ч хийж чадалгүй зогсож байв. Гэсэн ч Мирус хамгийн сүүлчийн захиасаа үлдээлээ. Тэрээр Гокугийн одоогийн хүчээр чихээ Ультра Инстинктийг сэрэж чадвал өмнөхөөс авгүй доктортой болж Моро төдийгүй өөр ямар ч тайсанд ялагдахгүй гэдэгт итгэлтэй байлаа. Эцэст нь тэр өөрийн хайрлаж сурсан галактикийг Гоку даатхан ор мөргөө алга болов. Жако нөлөөсөө барьж чадалгүй яшгирч холоос ажиглаж байсан Висч дүүгээ алдсандаа гүний харамсаж зогсож байлаа. Харин Гоку Мирусын өхөл түүнд асар уугаш шүү. Уур хилэн авчирсан ч тэр хоёр мэдрэмжийн гүнээс үр дүн хизээч мэдэрч байгаагүй шиг үж ажмаар сэрж эхэлжээ. Чих Ультра Инстинкт мэдлэх мөч инхүү ойртож байлаа. Мирусын үхлийг харсан Гоку уур хилэндээ автахын оронд өөрийгөө тавьшруулахыг хичээлээ. Тэр Мирус зөвхөн өөрийнх нь төлөө биш бүх орчлын ертөнцийг хамгаалахын төлөө амиа золиослыг ойлгов. Одоо тэр галактикийн эргүүлийн гишүүний хувьд энэ орчлон хамгаалах үүрэгтэй болсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Яг энэ үед Моро буцаж ирсэн ч Мирусын хаана байгааг ойлгосонгүй. Гоку тайван зогсоор Мирусын ертөнцөөс бүр мөсөн алга болсон бөгөөд одоо түүнийг зогсоох хүн өөрөө гэдгийг ойлголлоо. Дараагийн агшинд Гоку дотроос асар их хүчийг судлаж жинхэнэ Ультра Инстинкт төлөвт бүрэн шилжив. Энэ хүчийг мэдэрсэн Моро хүртэл анхудаа эцэст автжээ. Тэр шууд довтлсон ч Гоку ганцхан гараараа довтлохоог нь зогсов. Үүнээс хойш тулаан гэхээсээ илүү Моро мишок болж хуурлаа. Гоку Морогийн бүх довтлохоог өчүүхэн ч хөдөлгөөнгүйгээр бултаж цохил бүрээгийн ямар ч хүч гаргалгүй хайж байв. Эцэст нь Моро бүх хүчээс суллан дайрсан ч Гоку бурхны хүлээс тэгтгийг ашиглан түүнийг хөдөлгөөнгөө болгож агаарт өргөв. Дараа нь ойртож ирж ганцхан цохилт Морогийн хөвлөд буулгахад үүссэн цохилтын толгойн бүх дэлхийгээр нэг тархжээ. Моро газар хүчтэй унаж хүнд шархацсан байлаа. Гэвч тэр бууж өгсөнгүй. Энэ удаа тэр дэлхийн өөрийнх нь амьдралын энергийг сорж довтлоонд ашиглахыг оролдсон ч Гоку ганцхан өшгөлтөөр түүний энерги урсгал руу шийдэн нэг гарыг нь бүр мөсөн тасцөхөв. Аргаа барсан Моро дэлхийн бүх энергийг нэг дор сорохыг завдсан ч Гоку дахин хүчтэй цохилтоор түүнийг хад руу шидэж асар том хад чулуунууд Морогийн дээрээс нурж дарлаа. Одоо Моро хөдөлж чадхааргүй болж амар шүүхөөс өөр аргагүй болсон байв. Энэ үед Гоку Жакогоос Морог аль хэдийн цааз ялсгалсан эсгийг лавлаж үнэн болохыг мэдээд галактик эргүүлийн тэмдэгтийн хувцас тайлав. Учир нь үлдсэн тулааныг тэр эргүүлгийн гишүүн биш дэлхийн нэгэн хүн болж дуусгахаар шийджээ.
Гоку хатнуудыг хүчээрээ зайлуулж Криллинээс шидэд шаш авчруулав. Тэгээд Мород амьд үлдэх сүүлчийн боломж олгож хэрэв дахин галактикийн шорондоо буцаж насан туршдаа тэндээ үлдэх амлал амийг нь өршөөхөр болов. Моро зөвшөөрсөн тул Гоку түүнд нэг ширхэг шидэж шидэж өгөв. Шидэж шаш ийдсэн даруйдаа Моро бүх шархаа эдгэж хүчээс сэргийлсэн ч амлалтаа биелүүлсэнгүй. Харин Гокуг дахин цээж рүү сүлбэхээр дайрсан байна. Гэвч энэ удаа Морогийн гар Гокугийн биед хөрөнгөтэй өөрөө хугарчээ. Моро Гокугийн биед ямар ч гэмтэл учруулж чадсангүй. Гоку түүнийг өрөвдөө харж Моро хэзээ нэгэн цаг чихэн утгаараа бэлтгэл хийж үтсэн эсхийг асуув. Гэвч Моро бусдын хүчийг хулгайлах хангалттай бэлтгэл хийдэг хүмүүс сул дорой байдаг гэж үздэг байлаа. Үүнийг сонссон Гоку харавсан өнгөөр "Хэрэв чи бэлтгэл хийсэн бол гаргуудын энергиээс орсноос ч илүү хүчтэй болж дахин чамтай шударгаар тулдах боломж надад гарах байсан гэж бодож байлаа. Гэвч Моро өөрчлөгдсөнгүй. Тэр Гокугийн ард унсан өөрийн тасарсан гарыг анзаарч дахин хүчээс сэргэмэх бүх орчлон долоог хоосон сүрсэн ертөнц болтлон гариг бүрийн энергиээс орсоор байх болно гэж дотроо шийджээ. Үүнийг шийдсэн Гоку ямар ч эргэлзээгүйгээр ультра инстинкт төлөвчилжв. Энэ удаад тэр Морогийн түүхийг бүр мөсөн дуусгахаар шийдсэн байлаа. Моро тасарсан гараа өөрлөгөө татан буцааж залгаснаар Мирусын хүчийг өөртөө шингээж сахиусан тэнгэртээ төссөн шин дүр төрхтэй болов. Ингээд Гоку Моро хоёрын тулаан дахин эхлэв. Тэдний мөргөл дөнөөс үүсэх хүч дэлхийг бүхэлдэн сүйтгэж болзошгүй ойлгосон Гоку. Тулдаа нэг тэнгэр өөд авч гарсан ч Морогийн шинэ хүч өмнөхөөсөө хэд дахин өссөн байлаа. Гэвч энэ хүч удалгүй өөртөө гайд ирж эхлэв. Морогийн бие сахиусан тэнгэрийн асар их хүчийг дааж чадахгүй хэтэрхий томроо хавдаж эхэлсэн бөгөөд вирус түүний бие ийм их хүчийг тэсвэрлэж чадахгүй байх тайлбарлав. Гоку аажмаар давуу тал олж авахд Моро яг саган богийн хөв тавиланг давтаж байгааг сануулжээ. Өөрөөр хэлбэл өөрийнхөө шигээс өгөөч биеийг нь дотроос сүйтгэж эхэлсэн гэсэн үг. Гэвч Моро хүчээ орхихын оронд илүү хүчтэй биетэй болохоор хайж эхлэв. Висч Гоку тулааныг аль болох хурдан дуусгахыг анхаарууллаа. Гэвч яг Гоку эцсийн цогцолтой өгөх мөчөд Моро өөрийгөө дэлхийдээ нэгтгэж орхив. Ингэснээр Морог устгах гэдэг дэлхийг устгах гэсэн үг болж хөөрлөө. Үүнээс аимшигтай түүний бие докторгүй болж дэлбэрэх юм бол зөвхөн дэлхий биш бүхэл бүтэн галактик устдах аюултай нөөрлөв. Дэлхийдээ нэгдсэн Моро газрын хөрснөөс аврах том гарнууд ургуулan Гокуг бүх талаас нь довтолж гисэн бөгөөд түүний энерги мөч өнгөрөх тусам улам докторгүй болсоор байлаа. Вирус өөрөө тулаанд оролцохоор шийдсэн ч яг тэр үед их санвартнаас дуудлага гарч Виси хамт аргагүй бодсон байна. Явахаас өмнө Вис Гокуд Морог ялах цорын зарган духан дээрх тасдыг нь устгах явдал гэдгийг хэлж үлдээжээ. Хэрэв тэр тасдыг устгах чадвал Мирусын хүч Морогоос салж дэлхийг ч аврах боломжтой байв. Гэвч асуудал улам хүндрэлээ. Морогийн бие улам томрох тусам духан дээрх тасдан гүн рүүгээ шийдэн хүрэхэд улам хэцүү болж байлаа. Яг энэ үед Вижита дахин супер сайн болоо эволюд хэлбэртээ шилжинэ. Ядрагт гариг дээр сорсон чадвараа ашиглан дэлхийдээ нэгдсэн Морогийн энергийг баг багаар салгаж эхлэв. Энэ Морогийн биеийг аажмаар агшааж байсан ч Вижитагийн хүч удаан хугацаанд хүрэлцэхгүй нь тодорхой байлаа. Гоку боломжийг ашиглан талст руу дайрсан ч арай хүрэлгүй Морогийн дайралтанд баригдсан хүчээ бүрэн шавхжээ. Үүнийг хараад Жакод нэгэн санаа төрөв. Тэр тариу бурхны оргил руу нисэж бөөг авчрахыг хүссэн байна. Энэ хооронд Пикколо Вижитагаас өөрийн ядраат гариг дээр сурсан тэгтгийг эсрэгээр нь ашиглаж бусдын энергийг Гоку дамжуулж болох эсхийг асуув. Вижита үнийг хийж чадна гэдгийг хэлмэгц бүх зэдайчд өөрсдийн энергийг түүнд өгч эхэлжээ. Пикколо Дендентэй холбогдсон бурхны оргил дээр байгаа бүх хүмүүсийн энергийг цуглуулахыг хүсв. Тэрч бүхэл мангасын арал дээр байсан Готен Транкс хоёр хүртэл өөрсдийн хүчийг илгээсэн байна. Вижита бүх энергийг нэгтгэн Гоку дамжуулсан ч энэ түүний зөвхөн супер сайн блүү төлөвчилж хэмжээний хүчил өгчээ. Тастад хүрэхэд энэ хангалтгүй. Яг бүх хүн найдвараа алдаж эхлэх үед Морогийн бие дагуулгадах сахиусан тэнгэрийн хүч хяналтаас бүрэн гарч тэр өөрийгөө устгах хэмжээнд хүрэв. Тэр мөчөд алсаас гарсан их бурхны хүч дэлхийрээ орсож ирж эхэллээ. Энэ хүчийг илгээсэн хүн бол аслагдсан жижиг тосгонд амьдардаг жаал хүү өвөв байв. Ихтэйд Кайошин бөөгийн дотор дахин гарч ирж өвөд замчилж өөрийн дотор нуугдж байсан бурхны хүчийг Гокуд хүргэхэд тусалжээ. Вижитагийн бүх энергийг дахин нэгтгэн Гокуд дамжуулахад Гоку эцэст нь жинхэнэ ультра инстинкт төлөвтөд бүрэн сэргээв. Өвгөрч зогсохгүй түүний эргэн тойронд асар том цэвэр энергиэр бүтсэн авраг дүр бий болж хэмжээний хөвд хүртэл Морог давжээ. Тэр авраг дүр Морог бүрэн дарж тогтоон барихад Гокугийн жинхэнэ бие түүнээс үсрэн гарч ганцхан хүчтэй зохилтоор Морогийн духан дээрх тасалтыг бут зохив. Тас тагарахтай зэрэгцсэн Морогийн бие бүхэлдээ задарч эцэст нь асар хүчтэй дэлбэрэлтийн дунд бүрмөстөн устжээ. Утаа сарнисны дараа Гоку инээс эхлэн найзууд руугаа эрхээ хураагаа өргөснөөр ялдыг илэрхийлэв. Вижита хажууд нь бууж ирээд сүүлчийн мөчөд таанаас тийм их хүч гарсныг асуухад Гоку өөрөө ч сайн мэдэхгүй байлаа. Тэр зөөхөн дэлхий дээр бидний мэдэхгүй үнэхээр гайхалтай нэгэн байгаа бололтой гэж бодсон байна. Харин алслагдсан тосгонд ихтэйд Кайошин өвөд талархлаа илэрхийлээд бурхны оргил руу буцаж дахин энгийн бүү болон хойрлоо. Ингэснээр Моро арк алба ёсоор өндөрлсөн юм.
Морог ялсны дараа ноён сатан өөрийн гэрт Гокугийн гэр бүл найз нөхөд бүгдийг өөрийн томоохон баярын дайрлах зохион байгуулжээ. Тулаан өндөрлөж орчлон ертөнц дахин амар амгалан болсон тул бүгд урт хугацааны дараа анх удаа санаа амар баяртай тэмдэглэсэн байна. Үүний дараа Гоку Искаг дагуулan шинэ Намик руу буцав. Тэнд Поронга дахин дуудагдж Морогийн устгасан бүх гариг болон амь өргөцсөн хүмүүсийг амьлуулах хүсэл биелжээ. Ингэснээр Морогийн учруулсан сүрэл бүрэн арилж орчлон ертөнц өмнөх хэвэн дээр иргэн орсон юм. Хэд хоногийн дараа Гоку Вижита бүүнээр Жакогийн хамт галактик эргүүлийн төвд болсон шагнал гардуулах ёслолд оролцов. Тэд Морог ялж галактикийг аварсан гавьяаныхаа төлөө тусгай медалаар шагнагдсан байна. Гэвч шагнал хүртэгчдийн нэрийг зарлаж байх үед бүгдийг гайхшруулсан үйл явдал болов. 5 дахь хүний нэрээр Мерус дуудагдсан юм. Бүх түүнийг бүр мөрсөн оршин тогтнохоо болсон гэж бодож байсан тул Гоку Вижита эр хүртэл итгэж чадан зогсжээ. Бодлого болсон явдлын үнэн ил болов. Мерус үнэхээр сахиусан тэнгэрийн дөрмөг зөрчснөөр оршин тогтнолоос арчигдсан байжээ. Гэвч их санварт нь өөрийн биер түүнийг түр хугацаанд устгасны дараа дахин амьлуулсан байна. Харин энэ удаа тэр сахиусан тэнгэр биш энгийн мөнх бус хүн болон эргэж иржээ. Өөрөөр хэлбэл Мерус бүх сахиусан нэгнийг хүчээ үүр даалсан ч дахин амьдрах боломжтой болсон юм. Их санварт нь яагаад ийм шийдвэр гаргасыг дараа тайлбарсан байдаг. Учир нь ихтэй Кайшин шинэ Мерусийн оронд өөрийн амиа өгөхөд хүртэл бэлэн байгаагаа илэрхийлсэн их санвартны бодлыг өөрчилжээ. Эсэг идэж Вис Мерус шин 3 дүрм зөрчсөн хэвээр байсан тул шийтгэлээс мултарсангүй. Тэднийг хоёр Зеногийн хамт тоглож хүссэн бүхнийг биелүүлэх шийтгэл хүлээж байлаа. Ингээд чагнал гардуулах ёслол өндөрлөж Гоку Вижита болон бусад бүгд дурсгалын зураг хамтдаа авахулснаар баярын арга хэмжээ дуусав. Үүнтэй зэрэгцэн Гоку Вижита хоёрын галактик эргүүлийн гишүүн байсан үе албан ёсоор өндөрлөж орчлын ертөнцид дахин нэг удаа амар тайван байдалтай эргэж орлоо. Энэхүү Dragon Ball Super Monarch албан ёсоор өндөрсөн юм. Бичлэгээ дуусталцааг байсанд маш их баярлалаа. Monarch аюутай ч ингээд дуусглаа. 2 дугаар бүлэг орсноос хойш би 3 4 гэж хувааж оруулъя гэж бодсон. Гэхдээ 3 дугаар бүлэг дээр 90 болчих юм байна гэж бодсны үндсэн дээр ингээд Monarch дуусглаа. За энэс цааш Гранолах арк байгаа. Гранолах аркийг бас ярих үгүйгээ би сайн мэдэхгүй. Манга ярихаас илүү өөр ямар нэгэн тийм тайлбар ревю бичлэгнүүд аягүй хий гэсэн сонирхолтой. Энэ бэлдсэн бичлэгнүүд аягүй олон байгаа болохоор тэр бичлэгнүүдээ юутай ч эхлээд хийжээ. Тэгээ тимийг яаж мэдхүү та бүхний дэмжлэг, subscribe, like, comment намайг бас урамшуулад Гранолах аркийг хийхэд хүргэх чимлэх юм мэтлээ. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Тэрээс сууг байлаа.